За ингээд тайзан дээр хүнсүүдээ жоохон сайд асан насан жаргал хүндтгэлийн тайзнаа хүндэтгэн орж байна. Та бүхэн бас өнөөдөр энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочид маань мэдлэгээ дэвшүүлж үг хэлнөө хэмээн халуун алгат ажилтны доор орон залъя. За энд хүрэлцэн ирсэн Алтан нутгийнхаа ахан дүүс таавгдын энэ оройн амар амгалан ирья. Үнэхээр сайхан байна. Энэ одоо мянган хүн энд цуглаад төрлөх нутаг уул усны деважин усынхаа 100 жилийг хэрхэн яаж тэмдэглэх вэ? Яаж энэ одоо ойгоор бид ус нутаг Монгол улсынхаа дотроос бас баруун хязгаар маань ямар онцлог, ямар одоо гайхалтай байгальтай, ямар сайхан хөдөлмөрч ард түмэн бэ? Ямар сайхан одоо бүтээн байгуулалт хийгээвэ гэдэг юмыг үзүүлэхийн тулд одоо хамтдаа хүчээ нэгтгэе гэж одоо биднийг урьж энд одоо оролцуулсан байхаа гэж ингэж бодож байна. Бид бас чадах байхаа, болох байхаа гэсэн ийм одоо бэлэгтэй яриалын үгийг хэлье. За тэгээд манай Вэмжоогоо маань сая хэллээ. Ер нь бол аймгийн дарга дэд даргын танилцуулсан зүйлүүдээр үнэхээр одоо бид яг тухайн үед ус нутгаа яаж олон түмний нийтэнд гялцал сайхан харуулах вэ гэдэг юм бол их голдлоо. Цаана яг би бас Вэмжоогоотой санал нэг байна. Төвөөс аслагдсан тэгтээ бас одоо байгаль цагуурын өвөрмөц онцлог нөхцөлтэй уламжилт олон сайхан бүтээгдэхүүнтэй мал сүрэг ан амтэн дүүрэн ийм сайхан нутгаа. Манай нэг сумын хөргөн нэг над санал тавиад байгаа. Энэ Усан аймгийг одоо ухаанда юутай ойрд одоо ястан үндэстнүүдийн Туваатай холбох юмсан, Халимагтай холбох юмсан, Бурятай холбох юмсан, за тэгээд бас Хөхөттэй холбох юмсан одоо өвөр Монголтой энэ талаар ажиллая гэд над дээр нэг санал тавиад ирсэн юм байгаа. Тэр хүн юу хийх гэж байгаа юм бэ гэвэл малажгүй газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулдаг зөөврийн тийм одоо жижиг цехүүдийг суманд байгуулъя гэсэн одоо ийм л санаанад хэлээд байгаа. Би бол яг одоо тэр хүний төсөл төгс учраас одоо за чи миний дүү эхлээд юмаа хийгээд бэлэн болгочих. Тэгээд Монгол хүн бол нүдээр үзээд гараар барьж иж энэнийг одоо ажил хэрэг болгож дагад дуурайдаг юм байгаамаа гэж ингэж хэлсэн. Тэгээд тэр хүний одоо хүсэлтийг бас өнөөдөр уламжлаад тэгээд тэрийг ажил хэрэг болгохын тулд хамтран зүтгэнэ гэсэн ийм одоо бодолтой байгаа. Өнгөрсөн жил манай Өхмөрөн сум 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. За манай Өхмөрөн сумаас одоо ингээд энэ засгийн газарт бас нэг 3 сайд байгаа юм байна. Одоо энэ сайдууд маань бас нэлээд зүтгэж ажиллах байх. Амар сайхан Батэрдэн одоо иргээд ингээд энэ улсууд маань бас энэ аймгийнхаа одоо 100 жилийн ойн хөгжлийн төлөө нэлээд санаачлаг гаргаад санал гаргаад ажиллаж байгаа маань Батэрдэн сайд дараа нь бас нэг цуглаж уулзъя гэсэн юм санал тавилаа. За ингээд нийтийн жишгээр ямар ч байсан сумынхаа аймгийнхаа 100 жилийн ойд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ хүүхдүүдтэйгээ зөвлөж байгаад ингээд хэлье гэж ингэж бодож байна. За та бүхэндээ аймгийнхаа ойд бүгдээрээ хүрэлцэн очоороо бүтээн байгуулалтын одоо бүх үйл ажиллагаанд нэгдэгтэй оролцоороо. За тэгээд уул усны деважин ус аймагтай 7 сард уулзцгаая гэж уриалъя. Бас тэгээд энэ могоожилдээ эрүүлэн саруул сайхан байж юу сансан 9 цагаан хүсэл нь бие жоохон яриолыг өргөн дэвшүүлье. Баярлалаа.